Би боловсролын салбарт 43 жил ажиллаад одоо тэтгэвртээ суусан. Энэ ажил хугацаанд одоо багангийн багшаас дунданггийн багш, багангийн эрхлэгч, дунданггийн эрхлэгч, захирал хүртэл ер нь боловсролын бүхэн шатыг дамжиж одоо би 43 жил ажилласан хүн байнамаа. Тэгээ сүүлийн 20 жил нь бол би сургуулийн захирлаар ажиллаж 2013 онд тэтгэврт гарахдаа сургуулийн улсын тэргүүн сургууль болон хүлээлгэж гарсан одоо ийм юутай энэ хөтөлбөрийн маань хамт олонний маань хөтөлбөрийг үнэлж 2022 онд намайг Монгол улсын авиат цолоор одоо шагнасан. Ингээд энэ сайхан үйл ажиллагаанд одоо ингээд биднийгаа марталгүй урьж энэ сайхан сэтгэл сэргээсэн сайхан үйл ажиллагаанд оролцуулсан боловсрол соёлын хамт олондоо маш их баярлалаа. Энэ үйл ажиллагаанд ирэхдээ би бидний үйл ажиллагааг залгамжсан хэдэн сайхан амжилттай ариунтай 4 сайхан багштайгаа яриад энэ хэдээрээ хүндлүүлээд энэ хэдийнхэн баярыг хуваалцаад ингээ сайхан байгаадаа сэтгэл маш хүндэр байна. Одоо хүүхдийн дуунд ороод хүүхдийн шууганд ороод сургуульд орохоор нас нэмсэн шиг болдог. Ер нь одоо маш сайхан мэрэгжил. Хаа явсан газар багшийг одоо хүн болгон хүндэлж шамдран дууддаг учраас би энэ мэрэгжлээрээ маш их бахархаж сайхан мэрэгжил эзэмсэндээ одоо бас өөртөө бас азтай хүн гэж бодож явдаг юм шүү. Ер нь надтай хамт тэр сургуулийн хөгжил дэвшлийн төлөө тийм ээ хамтдаа олон жил зүтгэж хөдөлмөрлөж намайг дэмжиж байсан ахмад багш нар, дунд үеийн багш нар, залуучууд одоо бидний үйл хэргийг үргэлжлүүлж байгаа Үлгэн сумын одоо сургуулийн хамт олон, цэцэрлэгийн хамт олон, доо болон энэ одоо Улс аймгийнхаа нийт багш нартай одоо энэ сайхан нийт багш нартай бас одоо мэрэгжлийн байгууллага боловсролын хамт олондоо энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэж та нартай аз жаргал амжилттай эрүүл энх сайн сайхан бүхнийг ахмад өгшөөд хүсэн өрөөё их баярлж байна.